Улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл парламентын босгодавлаа. Хүний эрхийн үндэсний комист иргэдийн хувийн мэдээлэл алдагдаж байж болзошгүй хэд хэдэн байгууллагын тухай гомдол иржээ. Оны эхний улиралд 5,000 хуулийн этгээд шинээр нэмэгдэж 200 гаруй хуулийн этгээд татамжигджээ. Оройн өдрийн үзэгчдээ Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Монгол улс дефакто ерөнхийлөгчийн засаглал руу шилжчихэд байхад үүнийг илэрхийлж чадахгүй байгаа парламент төрийн тэргүүний өргөн мэдүүлсэн хууль батлагдсны дараа юу ч ярьж чадахгүй гэж ерөнхий сайд асан оюун эрдэнэ ярьлаа. За тэрээр энэ үгээ ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг улсын хурал хэлэлцэхийг дэмжсэний дараа хэлсэн юм. Харин ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс энэ хуулиар дамжуулж ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмсэн зүйл байхгүй гэж тайлбарллаа. Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг улсын хурал хэлэлцэн хэлэлцэхгүй, хэлэлцэж болохгүй гэх зэрэг олон талын байр суурь гишүүдээс гарч ирсэн. За энэ дэд хуулийн төслийг хэлэлцэх хэсэг санал хураалтыг 7 хоног хойшлуулсны эцэст өнөө өглөө санал хураалаа. За ингээд чуулганд оролцсон 101 гишүүнээс 57 дэмжиж 56.4% саналаар хэлэлцэхийг дэмжлээ. 56.4% саналаар Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн санал хураалт дэмжигдлээ. Ард иргэд олон нийт парламентын засаглалыг бэхжүүлэх улсын их хурлын гишүүдийг бас хариуцлагатай ёс зүйтэй ажилдаа цагтаа иршдэг, эрчэндээ ороод саналаа өгчдөг, асуудлаа хурдан шийддэг байгаасаа хууль зөрчилдөггүй байгаасаа гэж их одоо хүсэж байгаа. Улс төржөөгүй би. Тийм болохоор санал хураалтанда бүрэн оролцъё гэж байна. За. Санал хураалтыг хариуцлагатай болгох асуудал ярьж байна би. Санал хураалтын өмнө улсын хурлын дарга Бямцогтын хэлсэн үг нь манипуляцийн шинжтэй гишүүдийн санал хураалтад нөлөөлөхүйц байна гэж зарим гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн. За мөн парламентын эсрэг улсын хурлын даргатаа байгаадаа харамсаж байна гэхүүгч зарим гишүүдийн амнаас гарсан. За түүнчлэн ерөнхий сайд асан оюун эрдэнийн зүгээс мөн л улсын хурлын даргаыг буруутгаж Бямцогт дарга парламентыг хадган дээр тавьж ерөнхийлөгчөд аваачиж өглөө гэж атуухан шүмжилсэн юм а. За Монгол улс дарангуйлал руу алхамаар шилжиж байна гэдгийг ч хэлж өгсөн юм. Харин ерөнхийлөгчийн намын газрын зүгээс ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулиараа дамжуулж өөртөө эрх мэдэл нэмсэн зүйл байхгүй гэж тайлбарллаа. За мөн улсын хурлын гишүүд өөрсдөө ноцтой гэж үзэж байгаа заалтаа хасаад явах хэрэгж нээлттэй гэдгийг хэлж өгсөн юм а. Өнөөдөр 126-аад 5 намтай байж улаан цагаан Монгол улс ерөнхийлөгчийн засаглал руу одоо дефакто шилжиж байхад энийг илэрхийлж чадахгүй байгаа парламент энэ хууль батлагдсан дараа бүр юу ч ярихгүй. Зөвхөн дахин шүтсэн, зөвхөн манипуляц хийсэн ийм одоо парламент болох нь. Энэ бол өөрөө хоёр том хөшийн дунд оршин тогтнодог манай улсын хувьд бол энэ бол мөхөл юм аа. Энэ хуулиар Монгол улсын ерөнхийлөгч өөртөө онцгой бүрэн эрх нэмж байгаа зүйл заалт өгүүлбэр юусоо байхгүй. Та бүхэн парламентын сайт руу ороод энэ хуулийн төслийг уншиж болно. Уул нь энэ хуулийн төслийг энгийн хоёрхан нүүр хуулийн төсөл байгаа. Тэгээд дагалдах нэг хавсралт хоёр нүүр байгаа. Ингээл нэг 4-5 хуудас. За эхний хоёр хуудсыг уншчихад л энэ хуулийн одоо улсын хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байгаа да. Саяын санал хураалт бол угаасаа хууль бас санал хураалт. Ягаад гэвэл үндсэн хуулиар ийм санал хураалтыг ерөнхийлөгчийн зүгээс оруулах эрхгүй. Ерөнхийлөгчд үндсэн хуулиар олгогдсон дээр 33-ийн 4 дээр үндсэн бүрэн 12 эрх байдаг. За үүнтэй холбоотойгоор нэмж өөр дээрээ нэмж бүрэн эрх авж байгаа, онцгой эрх мэдэл нэмж байгаа ямар ч агуулга байхгүй. Харин хууль зүйн сайдын зүгээс энэ хуулийн төслөөс хэлэлцүүлгийн явцад заавал хасах ёстой хоёр заалт биелээ. За эхнийх нь гишүүдийг жигсаалтынх гэдгээр нь ятгуурлаж, нам нь хариуцлага тооцож эргүүлэн татах заалтыг хасах ёстой гэлээ. Харин хоёр дахь нь улсын хурлын гишүүдийг үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр эргүүлэн татахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг хэлж байсан юм а. Үндсэн хуулийг манжуудаг үндсэн хуулийн цэц өөрөө үг хэрүүлийн шүүх болж болохгүй. Жагсаалтаар батлагдсан одоо сонгогдсон гишүүд өөрсдөө энэ улсын хурл дотор жагсаалтаар болон эсвэл тойргоос сонгогдсон гэдэг энэ ялгаа салгааг
гишүүдээс эхлээд улс төрийн хүрээнийх нь энэ хууль тогтоомжинд ч гэсэн бид ялгаж салгаж тогтоож өрөөсөө болохгүй. Их хурлын гишүүн бол их хурлын гишүүн. Ийхүү ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг улсын хурал хэлэлцэхийг нь дэмжснээр эх өдрүүдэд ажлын хэсэг байгуулагдаж аль заалтыг нь хасах уу, аль заалтыг нь өөрчлөх үү гэдэг саналаа оруулаад явна. За мэдээж гишүүдийн болгоомжилж байгаа агуулгууд хасагдахгүй, хуулийн төсөлд хэвээрээ үлдвэл батлахгүй байх эрх нь ч улсын хурлын гишүүдэд өөрсдөд нь байгаа юм. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль нэгэнт парламентын тус босго давсан учраас одоо улсын хуралд суудалтай 5 намын төлөөллийг хангасан ажлын хэсэг байгуулах шаардлагатайг ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр саяхан сонгогдсон Баяр цагт ярьлаа. За тэрээр хэрэв энэ хууль батлагдвал хэрэгжих хугацааг нь дараагийн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхлэх үедээ давхцуулах нь зүйтэй гэлээ. Учир нь одоо байгаа парламент өөртөө зориулж хууль баталбал улс төрийн үр дагавар үүсэж болзошгүй гэж болгоомжилж байгаа талаараа ярьлаа. Парламентын бүх намын төлөөлөл орсон том ажлын хэсэг гарах хэрэгтэй. Тэгээд энэ хуулийн үр дагавруудыг тооцох хэрэгтэй. Энэ хууль яг энэ дөрвөн заалтаараа хэрэгжүүл ямар үр дагавар гарах. Хоёрыг хэрэгсэхгүй болгоод хоёрыг авч үлдвэл ямар үр дагавар гарах юм. Ийм зүйлүүдийг бол нэлийн нээлттэй ярилцаад магадгүй энэ парламентын хугацаанд бас хэрэгжүүлэхгүй гэж болно. Ирэх парламентаас эхлээд хэрэгжүүлдэг. Яг гэвэл альва парламент өөртөө зориулж хууль гаргаж болдоггүй. Энэ өөрөө шууд улс төрийн үр дагавар үүсгэж байдаг. Өмнө нь хуулиа гаргачаад дараагийн парламентаас эхлээ хэрэгжүүлнэ гэх юм бол тэр парламентын сонгуульд орж байгаа улс төрийн нам, улс төрчд өөрсдөө сэтгэл зүйн өвч бэлтгэлтэй, сонгогч нь сэтгэл зүйн бэлтгэлтэй биднэрт бас ийм эрх давуу эрх байгаа юм биш үү гэдгийг мэдэж тэрэнд орж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө хариуцлагатай байна. Тэгэхгүй бол одоо ингээд улсын хурлын чуулганы уралдаанд баг жил гаруугүй хугацаанд суугаагүй гишүүн хүртэл байгаа л бид нар өөрсдөө тэр асуудлаа яриад байна шүү дээ. Үү болон авилгалын хэрэг яригадаад байдаг. Бие биентэйгээ мэтгэлцээд байдаг муудалцаад арга хэмжээ авсан зүйл байхгүй. Тэгээ энэ өөрөө эргээд төрд идэх итгэлийг сулруулдаг. Төрд идэх итгэл сулрна гэдэг бол шууд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дараагасан Бямбсрын 50 сая төгрөгийн хахуулын хэрэгээр 13 жилийн ял сонссон нь нийгэмд баггүй шууган тариад байгаа юм а. Олон нийтийн зүгээс тэрбум мар хэмжигдэх нүүрсний хэрэгт холбогдчиход яагаад үүнээс бага ял авсан бэ гэх асуултыг тавьж хууль тэгш үйлчлэх зарчим алдагдлаа гэж шүүмжилж байгаа юм. За тэгвэл энэхүү ялын зөрүү гэж харагдах асуудлын цаана хуулийн ямар зохицуулалт үйлчилж байгааг тайлбарлая. Авилга албан тушаалын хэргийг замхруулалгүй шүүх эцэслэн шийдвэрлэж хатуу шийтгэл оногдуулсан нь цаашаалтайж хууль адил тэнцүү үйлчлэхгүй байна гэх ундууцал нийгэм төрхөн зүүн хэрэгэ. Энэ шүүх засаглалд итгэх итгэл алга болсон гэхээс илүүтэй олон нийтийн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл сул байгаатай холбоотой. Тиймээс авилга албан тушаалын ижил төстэй кейсүүд болон илүү том мөнгөн дүнгийн хэрэгүүдэд шүүх ямар шийтгэл оногдуулж байсныг тухайн үед ямар хуулийн зөвлөлчлөл үйлчилж байсныг нэхэн сануулъя. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргасан Хаян Хэрваа Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа авилга албан тушаалын хэрэгт холбогдсон. Авилгалтай тэмцэх газраас мэдээлснээр түүний улсад учруулсан хохирлын хэмжээг 500 мянган Америк доллар буюу 1.4 тэрбум төгрөг гэж мэдээлсэн. Үүнээс тусдаа 377 сая төгрөгийн хохирол байгааг мөн дурдсан байдаг. Ингээд нийтдээ 1.8 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж тухайн үед дүгнж байлаа. Гэтэл хэлбэршүүлсэн журмаар хэрэг шийдвэрлэх хуулийн заалтын хүрээнд 40 сая төгрөгөөр торгуулад нийтийн албан томилогдох эрхээ 8 жилээр хасуулаад сул чөлөөтэй болж байлаа. Хэргийг зөвхөн Хаян Хэрвааг 7.1 тэрбум Америк доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалттай шивэ энержи төслийн техник эдийн засгийн үндэслэлийг батлахын тулд хээл хахуул авсан гэж тогтоож байсан. Хаян Хэрвааг улсад 1.8 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнсэн атлаа тэр дүнгийнхээ ердөө 2.2% тэнцэх мөнгөн дүнгээр торгуулж биеэр ял хэдэлгүй суллагдсан явдалд олон нийт ихээхэн ундууцдаг. Энэ хэргийг шийдвэрлэж байсан тухайн үед гин бурууга хүлээн зөвшөөрвөл хэрэгээ хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлүүлдэг авилга албан тушаалын хэрэгтнүүдийн толгойг илдэг заалт үйлчилж байлаа. Дараагийн хэрэг бол Улаанбаатар төмөр замын тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга Баттүлийн 7.3 тэрбум төгрөгийн хэрэг.
Батүлийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн очир дарааллыг зохицуулж өгөн хахуул авдаг байсан үндслээр ялсан. Ял авсан үндэслэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хээл хахуул авах, мөнгө угаах гэсэн 3 зүйлээр гин буруутай тооцогдсон. Харин анхан шатны шүүхээс түүнд 12 жил хорих ял оноолсон. Мөн түүний гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийг улсын орлого болгож хураахаар шийдвэрлсэн. Батүлийн хэрэг 2023 онд буюу хууль чангарс үед шийдэгдсэн. Гэхдээ түүний авсан ял нь зөвхөн хахуул биш, мөнгө угаах зэрэг олон төрлийн гэмт хэргийн нийлбэр ял байсан тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бэмс сүрэнгийн авсан 13 жил авсан ялтай ойролцоо очиж байгаамаа. За мөн энэ хэрэгтэй жишгэгдэж яригдж байгаа өөр нэг кейс бол Эрдэнэс 5 хувьцаат компани гүйцэтгэх захирласан Ган хуйгийн хэрэг. Нүүрсний гих хэргийн гол холбогдогчдын нэг гэгддэг Ган хуйгт Чингис хаан банкнд эдийн засгийн давуу байдал олгож Эрдэнэс 5 хувьцаат компанид 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогыг хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөцсөн гин буруутай тооцож анхан шатны шүүхээс 5 жил 9 сар хорих ял оноолсон. Ган хуйгийн хэргийн гол үндэслэл нь 2022 оны 12 дугаар сард баталсан эрүүгийн хуулийн чангаралтаас өмнөх хугацаанд хамаарч байгаа тул шүүх хуучин хуулийн зөөлөн заалтаар ял оноолсон байдаг. Хэрэв өнөөдөр ийм хэрэг үйлдсэн бол дор хаяж ял нь 15-аас 20 жил хүрэх боломжтой байсан. Тэгвэл хамгийн гол нюанс юун дээр гарч байгааг тайлбарлая. 2022 оны 12 дугаар сард болсон нүүрсний сонсголын дараа улсын хурлаас эрүүгийн хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ өөрчлөлтөөр авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнд хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэх буюу ялыг хөнгөлөх боломжгүй болсон. Өршөөл үзүүлэхгүй буюу энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд өршөөлийн хууль үйлчлэхгүй байх зохицуултыг чангатгсан. Торгох ялыг хассан буюу өмнө зарим төрлийн албан тушаалын хэрэгт торгох ял оногдуулдаг байсныг хасаж заавал хорих ял болгон чангаруулсан. Нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах буюу улс төрд нөлөө бүхий итгээд авилгын хэрэгт холбогдвол нийтийн албанд ажиллах эрхийг мөн бүх насаар нь хасах заалт орсон гэд гол дөрвөн өөрчлөлтийг хийсэн байдаг. Эндээс харахад бэмс сүрэнгийн 13 жилийн ял нь мөнгөн дүн ихтэй биш, хуулийн үйлчлэл чангарсан цаг үед таарсандаа байгаа юм а. Хууль тогтоогчид мөнгөн дүн бага байсан ч авилга бол авилга. Тиймээс хамгийн доод ял нь 12 жил байна гэсэн хатуу бодлогыг шинэ хууль суулгаж өгсөн нь өнөөдөр ийм эрс ялгаатай мэт харагдах шийдвэрүүдийг гаргаж байгаамаа. Монгол улс авилгын хэрэг торгох ялыг хассан нь олон улсын индекс дахиц гаргах зорилготойч хууль бусаж үйлчлэлтгүй зарчмын улмаас хуучин хэрэгтнүүд хожиж, шинэ хэрэгтнүүд хатуу шийтгүүлж байгаа дүр зураг харагдаж байгаамаа. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За төр хувийн хэвшлүүд цахимжилт нэмэгдэж уламжлалт хүн сурталыг технологийн хурд орлож байна. Энэ нь нэг талдаа давуу тал боловч нөгөө талдаа иргэний хувийн мэдээлэл цоорхоос хаванд ус хийсэн мэт алдагдах өндөр эрсдлийг дагуулж байгаа юм. Хэд хэдэн жишээ дурдахад арчилсан нам 5 богд нураа компани болон хотуулаа аппликейшн нь 2 сая гаруй иргэний хувийн мэдээллийг алдах эрсдэлтэй байгааг хүний эрхийн үндэсний комисс анхааруулж байна. Хүний эрхийн үндэсний комиссд арчилсан нам болон хотуулаа аппликейшн 5 богд нураа компани иргэдийн хувийн мэдээллийг алдаж байгаа тухай гомдол иржээ. За гомдлын мөрөөр тус байгууллага хяналт шалгалт явуулахад арчилсан намаа цахим хуудас 2.1 сая иргэний гэрийн хаяг утасны дугаар зэрэг хувийн мэдээллүүд ил байгаа зөрчлийг хүний эрхийн үндэсний комиссоос илрүүлсэн байна. Эдгээр иргэдийн хувийн мэдээлэл нь улсын бүртгэгдлийн ерхий газраас сонгуулийн зорилгоор олгогдсон байсан байна. За тиймээс арчилсан намыг иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах, журмаан батлаагүй ашиглаж хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг зөрчиж
биш байна гэж хүний эрхийн үндэсний комиссаас үзлээ. Нөгөөтэйгөр иргэдийн хувийн мэдээллийг ашиглах аппликейшн үүсгэхдээ хүний эрхийн үндэсний комиссд хандан эрсдлийн үнэлгээ хийх ёстой байдаг. Гэтэл Улаанбаатар хөгжлийн корпорац компани хотоолын аппликейшн тус үнэлгээг хийлгээгүйгүй үүсгэжээ. Ингээд 100 мянган гаруй иргэний хаана ямар ажил эрхэлдэг, хэдэн төгрөгийн орлоготой, гэрийн хаяг утасны дугаар, зураг гэх мэт хувийн мэдээллийг цуглуулсан нь хууль зөрчсөн асуудал гэж дүгнэжээ. Тиймээс 30 хоногийн хугацаанд хотоолын аппликейшны үйл ажиллагааг зогсоох шаардлагыг хүний эрхийн үндэсний комиссаас холбогдох албатад хүргүүллээ. За мөн дээр нь дурдсан ардчсан намын зөрчилтэй холбоотой тус намын ерөнхий нарийн бичгийн дарга амар баясгаландч бас шаардлага хүргүүлжээ. За тус шаардлагыг 30 хоногийн дотор хэрэгжүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хотоолын аппликейшны мэдээлэл цуглуулах, боловсруулах ашиглах үйл ажиллагаа нь хүний халдваршгүй чөлөөтэй байх, хувийн мэдээлэл хамгаалуулах эрхийг зөрчсөн байх тул шаардлагад өгсөн хүний халдваршгүй чөлөөтэй байх эдгээр хүний эрхийн шаардлагуудыг зөрчсөн үйлдэлийг таслан зогсоож, эдгээр нөхцөл байдлыг арилгах, эсвэл арилгаж, эрсдлээс бүрэн урьдчилан сэргийлсэн болохыг хүний эрхийн үндэсний комиссд нотлох хүртэл хотоолын аппликейшнийг ашиглахыг зогсоох, ардчилсан нам ANMN цахим системийн хүрээнд болон бусад байдлаар гишүүдийнхээ мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа хүний хувийн мэдээллийг хамгаалах болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод журмыг хууль заасны дагуу баталж мөрдөөгүй байна. Түүнчлэн Тамбогт нураа компанийн эрт илрүүлэхийн үйлчилгээний системд 40 мянган иргэний хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй болохыг анхаарууллаа. За тухайлбал эрт илрүүлэгт хамрагдах иргэний мэдээллийн зөвшөөрлийн маягт нь хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 7 нөхцөлийг зөрчиж байна гэж үзжээ. За нөгөөтэйгөр тус компанийн хувьд эрт илрүүлэхийн системээ Япон болон энэтхэг улсын байгууллагуудтай хамтарч хөгжүүлсэн. Энэ нь цаашлаад тус улсуудад иргэдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй болохыг хүний эрхийн үндэсний комиссаас хэлж байлаа. Үүнээс гадна хиймэл оёр суурилсан эрт илрүүлэхийн систем нь өвчний оншийг буруу тогтоох эрсдэлтэй байна гэлээ. За энэ хүрээнд бол ямар арга хэмжээ авахыг зөвлөсөн бэ гэхээр үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 2 дахь хэсэг заасан шаардлагыг хангасан байдлаар боловсруулж, холбогдох дотоод журамд тусгаж, хэрэглээнд даруй нэвтрүүлэх. Энэ мэтчлэн манай улсад хүний хувийн мэдээллийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаа жишээнүүд үүгээр тогтохгүй нэ. За тухайлбал нэр бүхий хувийн байгууллагын хүний нөөцийн ажилтан 10 гаруй ажилтнуудынхаа хувийн мэдээллийг ашиглан 30 сая төгрөгийн зээл авсан байна. За тухайн зээлийг авсан иргэн нас барсан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. За энэ мэтчлэн хувийн мэдээлэл задрах асуудал ноцтой түвшинд хүрсэн учраас хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагыг хүний эрхийн үндэсний комиссаас засгийн газарт энэ оны 1-р сард хүргүүлжээ. За гэсэн ч одоо хэрн хариу ирээгүй болох хэлж байлаа. Баяуулгын болон Сүхбаатарын аймгийн зарим газар нутаг уул улс багийн нэрийг Орос, Казах, Тува хэл дээр нэрлэж баталсан байжээ. Иймд эдгээр газар улсны нэрийг буцаан монгол хэлээр нэрлэх асуудлыг өнөөдрийн улсын хурлын чуулганаар хэлэлцлээ. Тухайлх юм бол Түргэний нурууны ойролцоох газрыг Сэргэл гэж нутгийнхан нэрлэжээ. Уг нь энэ газар хотонгийн тал юм байна. Энэ мэт Баяуулгын аймгийн 12 сумын нутаг дахь өөр хэлээр нэрлэн баталсан газар улсны 319 нэрийг өөрчилж 47 газрын уламжлалт нэрийг шинээр тогтоох асуудлыг улсын хурал хэлэлцлээ. Он болохоор Алтай таван бугт Сэргалийн чиглэлийн аялал гээл ингээл аялын каманд бүртгэж хэлдэг. Сэргалийн гэдэг нь бол баг төрхний үрх Монгол нэрээр зөв биз? Сэргалийн дээр нь очиод Google Map дээр таг хийхээр Сэргалигаас гарч ирдэг. Яг бодтой кейс. Одоо би над дээр тохиолж жишээ гэсэн. Та нар энийг чинь яаж одоо хэрэглэн нэвтрүүлэх юм? Хамгийн гол хэмжээ хэрэглээ шүү дээ. Гол хэсгүүд дээр тэмдэглүүлэлтийн ажлуудыг хий гэж зорж байгаа. За энд бол сая зардлын тооцоонд тусгагдсан. За энд бол иргэдэд бас энэ мэдээллийг хүргэх үүднээс чухал газрууд дээр газар зүй нэрийн координатыг бичээд одоо яг ингээд тэмдэглэж бас цаашид одоо хэвшүүлэх, за мэдүүлэх энэ ажлыг бол бид хүн бол орон нутгатайгаа бас хамтар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За Сэргалийн нуруу гэд газар байгаа. Тэрийг бол бид нар Хотонгийн нуруу гэж бас өөрчилж орж ирж байгаа. Сэргаал гэдэг чинь Казахаар магшилж өрсөлбөл одоо чихний эмэг гэд утгатай. За Туваачдуугаар чинь тэр хотон хургуунуур мөсөн хайлаад гулсаад ингээд нааша ховдгоод их авдаг тэр утгаараа хэлсэн болов гэж би ойлгодог. Нөгөөдөлч бас тэгж ойлгох байх. Тийм учраас энэ ахмадуудаас бас зарим газар нутгийг зөвөр нь тусгаад бас санал авах нь зөв байх гэж бодож байна. За Монгол
нэрээр нэрлэгдсэн уул ус газар зүүн байршлыг би буруу санаагуул хэдхэн жилийн өмнө Баян Улгийн аймгийн иргэдийн урал өөр нэрээр нэрлэлсэн. Тогтоол батлагдсан байдаг баха. Би тийг санаж байна. Тэгээ иргэдийн урал нь ингээд өөрсдөө дур мэдээд Монгол нэртэй уул ус газар зүүн байршлыг тухайн аймгийн иргэдийн урал нь батлаад казах нэрт болгоцсон. Баян Улгийн аймгийн иргэдийн хурлаас бол энэ одоо казак нэр дээр багуудынхаа нэрийг батлаад ийм одоо хууль зөрчил үйлдэл гаргасан. За энэтэй холбоотой бол бас шалгалт явагдаад ингээд бол буцааж энэ алдааг зассан. Тэгээ энэ асуудалтай холбогдуулаад за холбогдох албан тушаалтнуудад за эрүүгийн иргэн шүүхээс чиглэлтэй дүргийн эрүүгийн иргэн шүүхээр хилцэгдээд за ингээд шийтгэл оногдуулсан байгаа. Баян Улгийн казак удам хувьд одоо газар усны нэрийг одоо санаатаагаар өөрчилсөн байхгүй. Эдгээр чинь Монгол улстай үнэн ширээ зөтгөдөг. Одоо Монгол улсын иргэн учраас Монгол улсынхаа юу хамгаалалгүй яах вэ? За Казахстан гэхэд одоо чөлөрт, эмээлт, Монгол гол, таруутай, наран гол, тэнгэр уул, зүүнгар уул гэдэг одоо нэр нэршлэр байж байгаа. Гэтэл одоо манайх бас хэд магшилж орчуулаад бас тийм яс хайчих үдэ гэдэг одоо буруу ойлголтоочгүйдээс бас сэрэмжлэх шаардлагатай. Монгол судлал нь Монгол турхтны түүх, хэл, соёл, зан заншил, шашин шүтлэг, эдийн засаг, улс төр нийгмийн байгууламжийг цогцоор нь судалдаг салбар хоорондын шинжлэх ухаан юм а. За Монгол судлалыг хэсэг хугацаанд зогсон байдалд орсон зөвхөн цөөн хөгшчүүлэл сонирхдаг салбар гэж харж байсан үе бий. Гэвч одоо Монгол судлалд шинэ нэрийн эхэлж байна гэх хэд хэдэн үндэслэл байна. Тодорхойлбол дэлхийн томоохон номын сангууд дахь Монгол гар бичмэлүүдийг дижитал хэлбэрт оруулж AI буюу хиймэл оюун ухаан ашиглан хуучин бичвэрүүдийг тайлж унших ажил эрчимдсэн. Энэ нь гадны залуу судлаачдад Монголыг сонирхон судлах том боломж олгож байна. Жишээлбэл Герман, Америк нэгдсэн улс, Япон, Унгар, Солонгос зэрэг орнуудад залуу монголч эрдэмтэд шинээр төрөн гарч байна. Тэд түүхийг зөвхөн баримт гэж харахаас илүүтэйгээр орчин үеийн социолог, эдийн засгийн онолтой холбож байгаа нь энэ салбарыг амьд болгож цус хэлбэж байгаа сайн жишээ юм а. Дэлхийн хэмжээнд Монгол судлаар дагнан суралцж буй оюутнуудын тоо 3000-аас 5000 орчим байна гэж судлаачид үздэг. Үүний дийлэнх нь бүгд найрамд Хятад улсын өвөр Монголд, Оросын холбооны улсын Бурайд, Халмаг болон Өмнөд Солонгост төвлөрч байна. Монгол улсын боловсролын их сургууль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Монгол судлалын хүрээлэнгээс 2 жил тутам зохион байгуулдаг Монгол судлалын шинэ нэрэн гэдэг хурал энэ жил 6 дахь удаага болж байгаа. Энэхүү энэ жилийн хурал бол 6 үндсэн салбар хуралдаантай. Тухайн салбар хуралдаан дээр Монгол хэл, соёл, харьцуулсан хэл шинжилэл, нийгэм, улс төр, түүх, усаатны зөв гэсэн тодорхой 6 үндсэн салбар чиглэлээр нийт 7 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид танхим болон цахимаар мөн ханы илтгэлээр оролцож байгаа. Жилээс жилд бол ялангуяа сүүлийн үед бол Монгол судлалын энэ судалгааны сэдвийн хүрээ бол маш өргөдсөн байна. Жишээлбэл одоо соёл судлал, за мөн дэс олон улсын харилцаа, Монгол улсын одоо гадаад харилцаа, за мөн дэс гадна одоо урлаг гэх мэтлэн одоо их олон салбараар бол өргөдсөн байна. Одоо энэ жил бол 6 салбараар болж байна. Энэ өдөө ажилласан. Тэгээд латин үсэн. Одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй орны 50 орчим их сургууль эрдэм шинжилгээний байгууллагад Монгол судлалын үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Гэхдээ бие даасан тэнхимийн байр суурийг алдаж илүүтэйгээр Аз судлал, Төв Аз судлал эсвэл Алтай судлалын тэнхимийн доорх хөтөлбөр хэлбэрээр орших нь төгөөмөл болсон. Энэ бас л нөгөө санхүүжилттэй холбоотой асуудал. Түүнчлэн Монгол судлаач мэргэжлэр төгсөгчдийн ажлын байр цөөн байгаатай ч холбоотой. Лам хүн одоо сүүлийн үед бол өвөр Монголд бас одоо уран зохиол, хэл уран зохиолыг шинэ аргаар судлах одоо дэлхийн хандлагатай аяс нийлэх тэм чиглэлээр хөгжиж байна гэж бодож байна. Энэ удаагийн одоо манай сэдэв бол орчин үеийн сэтгүүл зүй дижитал шилжилттэй холбоотой ийм асуудал байгаа. Тийм учраас ерөөс одоо Монгол улсын сэтгүүл зүйн дижитал шилжилт өнөөгийн нөхцөл байдал ямархуу байна уу? Одоо ямар төвшөнд хүрсэн байна уу гэдгийг маш олон одоо судлах тухайны үндсэн дээр бол тайлбарлаж байгаа. Ялангуяа цахим одоо орчин дижитал шилжилтийн үр дүнд Монголын сэтгүүлчид гарч ирж байгаа ховсол өөрчлөлтийн тухай. За тэгээд дээрээс нь таны асууад байгаа монгол хэлний одоо хөгжил юм уу? Одоо монгол хэл орчин цагийн монгол хэлийг бүрэлдүүлэх, за сэтгүүл зүйн хэл найруулгын тухайд бол бас тусгай одоо ханын илтгэлүүд бас тавигдж байна.
Монгол судлал нь зөвхөн өнгөрснийг ярьдаг салбар биш, харин Монгол улсын ирээдүйг дэлхийн давцанд ямар байр суурьтай байхыг тодорхойлдог стратегийн шинжлэх ухаан. Тиймээс Монгол судлал нь тооны хувьд тийм ч их биш боловч стратегийн ач холбогдлын хувьд бидэнд маш чухал салбар. Монгол улсын засгийн газраас Монгол судлалыг дэмжих сангаар дамжуулан гадаадын их сургуулиуд дахь Монгол судлалын төвүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж оюутнуудад тэтгэлэг олгох замаар энэ салбарыг амьд байлгах, гадны их сургуулиудад тусдаа бие даасан тэнхимийн статусыг хадгалах тал дээр бодиттой дэмжлэг үзүүлэх нь чухал болоод байгаа юм а. Хөтөлбөрөөр тодруулах хэсгээр үргэлжлүүлж байна. За энэ удаад бид Монгол судлалыг бас онцлон зочноо студид авирлаа. Өр Монголын Багшийн их сургуулийн профессор Буянбаатрыг студид авирсан юм а. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хамаа нөө. Онцолж судалдаг Монгол судлал дотроо ямар салбарууд байгаа вэ? За би бол голдуу сорулж бичгийн судлал, тэгвэл нүүдлийн соёл гэсэн ийм хоёр чиглэлээр голдуу ажилладаг. За сурвалж бичиг. Монголчуудыг бас ингэдэг шүү дээ. Нүүдэлчин соёлтой байсан учраас одоо сурвалж бичиг их бага үлдсэн гэж ярьдаг хүмүүс байдаг, ойлгодог хүмүүс байдаг тий. Тэгэхээр энд та бас тайлбар өгөх болов гэж би бодож байна. Зарим хүмүүс өөрийн харчаараа чиг хэлдэг хүмүүс байна. Их бага үлдчихсэн шиг хэрэг дээр юм бол бас тийм биш ээ. Монголцод одоо түүхэн дээр олон үсэг бичиг жарсан. 5 6 7 жилийн үсэг жарсан. За энэ дотроо нийтээр хамгийн зөвшөөрдөг нь бол одоо бидний ойгууржин бичих. Одоо Монголд бол сүүлийн үед Монгол бичиг гэж хэлж байгаа. Энэ дээр бол ариун юм үлдээд ирсэн. За ойгууржин бичгийн дурсгалд бол хамгийн анхны олдоод байж байгаа нь бол 1225 оны Чингисийн чулуун гişөө гэж хэлдэг. Бас Исэнгагийн чулуун гişөө гэдэг. Эндээс эхлээд за ариун юм үлдэж ирсэн. За Юансын үеийн байна. Амратын онсын үеийн бол нэн олон байна. За бидний ердөө сурвалж бичих хэлэх төлөө түүхэн сурвалж бичих гэж ярьдаг. Манай ойгууржин бичгээр үлдээж ирсэн. Энэ бол 17 дугаар зуунаас хойш юм бол ариун юм байгаа. За энэ тэр сурвалж бичихэд одоохон бэлд үзсэн 2 жилийн хэлүүрээр нэг нь бол хөвлийн дарамлт хийгээр дарамлаар модон бараагл. За нөгөө нэг нь бол гар бичмэлээр. Хэлгэн энэ дотор үлж ирсэн хамгийн олон нь бол гар бичмэл. Хадгаламж бол одоо их байна. За бид чинь нүүдэлчин учраас бидний сурвалж бичиг чинь бас нүүдэлсэн маягтай. Дэлхийн олон газарт байна. Тэгвэл Монгол улсад орон нутг бол бүр ямар ч нөөлт хийгээгүй. Лотхик юм байгаа. Ийм нэг асуудал. Энэ сургыг бол бий мөн. Жишээлбэл аймагуудын архив номын санууд артны сурвалж бичиг хийж байна. Монгол улс дээр. Монгол улсын сурвалж бичих бүртгэл бол ердөө хийгдээгүй. Энэ одоо бас дэлхийн Монгол эрдэмтнүүд Монгол улсын энийг их гордож хүсэж байгаа гэж. Тэгвэл Оросын холбооны улсад одоо учиргүй гэх юм байна. За нэг л гажрыг хэлэхэд тэр Петербургийн дорн техникийн судалдаг гажрын тэр номын санд. За 18 онд би очиж тэнд үтгэхэд бол бичмэл ганцхан гар бичмэлийн жил 5 том орчим одоо танай харуул 50,000 гэсэн үг. 50,000 гэсэн. Тэдийг хадгалж байгаа. Тэр ихэнхийн бидэнд тааж олгох. Тэгвэл Петербургийн их сургуульд бол 1000 гарын ховор жохох тийм сурвалж бичгүүд байгаа. За энэ Петербургийн их сургуулийн тэр хүнээ танилж байгаа яагаад бол тэрийг шилт сонгод тань тавьсан аваад явсан гэж. Тэгэхээр тэр үн чинь маш өндөр 1000 гар. Тэрийг очиж яахан хард суулаа. За үүнээс гадна өөр улсууд бас ариун хадгалж байгаа. Жишээлбэл сүүлийн үед бол одоо Дундад Азийн улс орнуудаар Турк, Казак, Узбекээс одоо ариун жилийн илрүүлж байгаа. Энэ бол Монгол бичгээр байж байгаа биднээс сурвалж бичих. Тэгвэл энэ Монгол сундлалын өргөж хэлжийг гүнжгэржийг дагалдаад бас нэг юм анхаарахтай. Хайр хэлэн дээр, бусад хэлэн дээр Монголтой холбоотой. Монгол цодоо дэлхийд нөлөөтэй чинь ариун мэдсэн. За гэтэд хэл, төвд хэл, чивэл Дунд Азийн тэр одоо цагаатай хэлэн дээр. За араб персул хэлгэнгүй турк хэлэн дээр маш олон юм байна. Олон улстай бас контакт одоо харилцаа холбоо тогтоож иж тэ тэдний байгааг нь надад ийм байна, танд ийм байна уу гэж ингэж нөгөө хоорондоо харилцаж, хоорондоо нөгөө хамжих хэрэгтэй байна шүү дээ тий. Тэгэхээр энэ хамжихад бас тулгарч байгаа бэрхшээл байна. Тийм шүү. За би энэ сурвалж бичгийг мэдээд одоо ингээ гадуур дотор ирээд
энэ хамжилт чавлыг хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Жишээлбэл энэ сурвалж гэдэг соёлыг хадгалж байгаа нэг ачаалгач юм уу? Түүнээ тус буй нь бол ямар ч үн өртөг байхгүй шүү. Хэг хадгалсан ч л. Харин тэр дотор байж байгаа сураг мэдэгүүд, үжил санаагууд, ухаансрууд, арга мэрэгдлүүд бидэнд хэрэгтэй байхгүй. Тэгээд номын санд хадгалаад манай ийм юм байна гэж ганцхан гарцдаг төдий ямар ч үн өртөг байхгүй би өөрөө ойлгодог. Тэгвэл энийг яах хэрэгтэй? Нээж ашиглах хэрэгтэй. Нээж ашиглах хэрэгтэй. Тэгвэл энэ бид нь бол одоо сүүлийн үед энэ Монгол улаад хатын харилцаанаас болоод жаахан тэлж байгаа. За манай дунд улсууд энэ Герман, Польш, тэгвэл Унгартай хамтж бас нээж байгаа тал байна гэдгээр үдэл явж байгаа. Гэвч энэ сүүлийн үед бол миний өөрийн ойлголтоо би нэг тусгай хийдэг гэж байна. Монгол улаад энэ өвөр Монгол дунд улс юм уу? Энэ харилцаа их муу байна. Жишээлбэл энэ танай үндэсний нам маш үнэтэй хуварж авах ийм материалууд байгаа. Энэ нэгдэхгүй байна. Судалгаанд үйлчлэхгүй байна. Үйлчлэхгүй. Тэгэхээр энэ үйлчлэх гэнэ энэ харилцаа дөрвөн сайн биш учраас тогтод дийлэхгүй. Ийм талууд байна. За урилгыг хүлээж авч цаг гаргаж ярилцсан танд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Долоороо мэдээллийн хөтөлбөр Төв студиэс танд шууд хүрч байна. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар Монголын хүүхдийн зөвлөлтөд хамтран сайн уу найзаа дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. За энэ сургалтад нийслэлийн 6 дүүргийн хүүхдийн зөвлөлийн 50 гишүүд оролцож байгаа юм а. Хүмүүсийн дунд дохионы хэлний ойлголт бага учраас сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд болон дохионы хэл ашигладаг иргэд нийгмийн харилцаанаас орхигдож ялгуурлан гадуурхалтад өртөх тохиолдол цөөнгүй. Иймээс дохионы хэлний анхан шатны мэдлэгийг өгөхийн тулд Монголын хүүхдийн зөвлөлөөс жил бүр дохионы хэлний сургалтыг зохион байгуулдаг. Энэхүү сургалтад хамрагдсан хүүхдүүд үеийнгийн найз нөхөддөө мэдлэгээ хуваалцах, эерэг нөлөөллийг нийгэмд түгээж байна. Тухайлбал хүүхдийн зөвлөлийн гишүүн бэлгүүн 3 дахь жилдээ үеийнгээхэндээ дохионы хэлний сургалтыг зохион байгуулж байна. Хүүхэд бүхэн энгийн хүм иргэд бид бүхэн цонцголын ялгаатай хүүхдүүдийг ойлгож хүлээж авч харилцан ойлгохгүй ч гэсэн жоохон тэр энэ хүүхдийн тийм дээ. Гэхдээ бид ойлгож байгаа ихтэй биеийн хэлмдээрээ ойлгож болно те. Битгий цаасаарч ойлгохгүйсэн ч гэсэн тэр хүүхд аль болох ойлгомжтой маягаар хүлээж авах та. Миний тэгээд дохионы хэл заах тэгээ хүүхдүүд олон ингээд цаашаа түгээгээд яваад байвал надад их гоё байдаг. Хүүхдүүдтэй харилцан нэгэндээ тултална тэгээ гадуур явж байгаа тэр хүүхэд магадгүй дэлгүүрээр хэд болцсон тэгээ цонцоод ойлгохгүй би тутлаа энэ хэд болцсон ингээд эмнэлгийн тутламж авъя гэж юм уу те би тань тутлах уу гэх мэтчлэн анхан чатныг бүрэн эзэн мэддэг болчоод хүлээж авчууд бид нар магадгүй ингээд тэр хүүхдэд ялгалан гадуурлахыг багцгана нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ, тэгш ирэх болно, харилцааг бий болгоно. Дохионы хэлтэй ингээд хүмүүс юм ингээд асууж масангууд ингээд хариулж өгч чадахгүй нэг тиймэрхүү байдал ер нь их гардыг би амар их харж исэн. Тэгээд дохионы хэл ингээд сурснараа тэр хүмүүст ингээд туслаад би ингээд бас бусад найзуудаа ингээд дохионы хэлний ингээд анхан шатыг бас ингээд тайлбарлаад ингээд зааж ер нь ингээд бас гой санагдж байгаа ингээд сурж байгаа болохоор. Монголын хүүхдийн зөвлөл 21 аймгийн 255 сум 9 дүүрэгт салбартай. Үндэсний хэмжээнд 15,000 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түүнчлэн сургуулиас гадна албан байгууллагуудад хүртэл дохионы хэлний сургалтыг зохион байгуулдаг байна.
бизнес орчин булангаар энэ удаад эрүүл мэндийн салбарт тэр дундаа шүдний салбарт бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлуудыг салбарын бизнес эрхлэгчээс тодрууллаа. За энэ чиглэлд 900 гаруй хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Манай улсын хувьд үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас бараа материал, тоног төхөөрөмж зэрэгэ татахад татварын асуудал хүндрэлтэй байдаг гэлээ. Чамгүй өрсөлдөөнтөө энэ зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг бид тодруулсан юм а. Сайхан дэд шүдний эмнэлгийн 2010 онд бол үүсгэн байгуулагдсан. За Монгол улсад бол анхлан CAD/CAM дижитал технологиг нэвтрүүлсэн эмнэлэг 2016 онд бидэд Германаас Hollywood Smile гэж яриад тэрийг бол анх удаа Монголд бас ингээд эмнэлэгтээ нэвтрүүлж хийж ирсэн. За тэрнээс хойш бол мэдээж тоног төхөөрөмжийн шинжилгээ явагдаад автомат хийгдэл явж байгаа. Жид ирэх тусам шүдний хөвшлийг бууруулахын төлөө энэ шүдний салбарч маш хурцтай хөгжиж штэ. Тэгэхээр манай эмнэлэг бол энэ тал дээр нэлээдгүй чанар барьж илүү техник тоног төхөөрөмжийн дээр суурилж илүү боловсон хүчнийг чадахжуулах тал дээр ингэж ажиллаж исэн. Цаашид бол бид илүү дараагийн төвшний хиймэл оюухан дээр суурилсан ямар тоног төхөөрөмж байгаа, ямар материал байгаа, ямар зүйлийг сурах уу гэдэг дээр бол хүний нөөцөө бас яаж сурах уу гэдэг дээр бас бодлого барьж ажиллаж байна. Сүүлийн бараг 20 гаруй жил бол илүү шүдний салбар илүү хөгжсөн. Ер нь бол ярьдаг чинь Монгол улсад хамгийн их сайн хөгжсөн нь бол эмийн салбар, шүдний салбар. Яагаад вэ гэхээр төрийн оролцоо ороогүй хоёр салбар байгаа. Тэгэхээр хувийн хөвшил давмгааж илүү тоног төхөөрөмжөө өөртөө сайжруулж, өөртөө сурж мэдхийн төлөө ийшээ гадны орнууд руу сурах энэ ажлыг маш урдастай сүүлийн 20 гаруй жил бол хийсэн. Тиймдээ ч өнөөдөр хувийн хөвшил давмгаалсан шүдний салбар явж байгаа. Өнөөдөр бол Монгол улсад шүдний салбар бол бусад яг дэлхийн түвшний технологиг яг өнөөдөр нэвтрүүлсэн байгаа. Эмч мэрэгчнүүд нь яг тэр технологиор суралцаад ирсэн байгаа. Тиймдээ ч гадаадад байдаг иргэд маань Монгол улстай очиж хямд үйлчлэгээ авъя гэж зорж ирдэг. За мөн шүдний үйлчлэгээ явуулахад мэдээж төрийн бодлого бол маш чухал. За мэдээж бид нар өөрсдөө үйлдвэрлэгч орн биш учраас гаднаас дандаа импортоор бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж бүгдийг оруулж ирдэг. За энэ дээр бол татварын асуудлууд байж идэг. За тэгээд материалын шинжилэлт гэхэд чинь мэдээж ер нь төрийн бодлоготой холбоотой нэлээдгүй ажлыг хийх шаардлагатай, сайжруулах шаардлагатай гэж үздэг. Ангаах дээр бол бараг 6-7 ангаахын сургууль эмч мэрэгчнүүдийг бэлдэж байна Монгол улсад. За жилд бол бараг 1000 оюутан эмч төгсөж байна, мэрэгчнүүд төгсөж байна. Тэгэхээр энэ бол эмч мэрэгчнүүдийн хонцлол бол биш. Илүү ажиллах гэхээр зарим эмнэлэг дээр бол совилогч болтохгүй байна гэдэг. Энэ совилогч бол яхаарахгүй дэлхийн нийтээр угаасаа хомсолтой байгаа. Монголд ч гэсэн хомсолтой байна. За цаашид энэ хомсдлыг арилгахын тулд яхаарахгүй бид дунд мэрэгчлээ, эд мэрэгч гэдэг юм уу ялгааг нь арилгаж, цалин хөлсний хувьд гэдэг юм уу нийгмийн баталгааны хувьд бид бас төрийн бодлого хэрэгтэй байгаа. За эмч мэрэгчнүүд хангалттай төгсөж байгаа. Бүр илүүдэлтэй байгаа. Энэ төгсөж байгаа эмчнүүд яг мэрэгчлэрээ ажиллахгүй байгаа л чухал асуудал болоод байгаа. Яг тэгэхээр эмчээрээ төгсөж өөр мэрэгчл сонгоод явах ч гэдэг юм уу, эсвэл гадагшаа явах ч гэдэг юм уу, тийм зүйл бол байгаа. Яагаад энэ бүх хүмүүс нь ажиллахгүй байна гэхээр Монгол улсын хүн амтайгаа чинь нэг юм нийлэхгүй байгаа шүү дээ. Монгол улс ч бараг 900 гаруй шүдний эмнэлэг байж байна. Тэгэнгүүт чинь 3.6 сая хүнд чинь баг хангалттай эмнэлэг, хангалттай юу болж хуурж байгаа байхгүй? Хүний нөөц болж. Тэгэхээр илүү өнөөгийн нөхцөл байдал дээр чанартай тоног төхөөрөмж, сайн менеж хийсэн, сайн материал нийлүүлсэн, тав тухтай үйлчлэгийн соёлыг бий болгосон эмнэлэг л цаашаа явна. Статистикийн бизнес регистрийн санд 2026 оны эхний улирлын байдлаар 268.3 мянган хуулийн этгээд бүртгэгдэж, өмнөх оны мөн ES 1.4 мянга буюу 1.1%-аар буурч, өмнөх улирлаас 1.8%-аар өссөн байна. 2026 оны эхний улиралд 5 мянган хуулийн этгээд шинээр нэмэгдэж, 1.2 мянган хуулийн этгээд татан бүгджээ. Статистикийн бизнес регистрийн санд 2026 оны эхний улирлын байдлаар бүртгэлтэй 268.3 мянган хуулийн этгээдийн 43.8
8% нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 56.2% нь үйл ажиллагаа явуулаг байна. Оны эхний улирлын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт хуулийн этгээдийн 93.6 мянга буюу 79.7% нь худалдаа үйлчилгээний салбарууд хэвсэлж байна. Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 192.2 мянга буюу 71.6% нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Манай улсад 2026 оны эхний улирлын байдлаар гадаадын 104 улсын 11.8 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж мөн цалин хөлс орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 19.7%, харин өмнөх улирлаас 25.5%-аар тус өсжээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 85.6% нь эрэгтэй, харин үлдсэн 14.4% нь эмэгтэй байна. Насны бүлгээр авч үзвэл бүх насны бүлэгт эрэгтэйчүүд давмгаалж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын дийлэнхий буюу 59.6%-ийг бүгд найрамдах хятад ард улс бүрдүүлж байна. Nano International компани үйл ажиллагаагаа олон улсын түвшинд тэлж Төв Азийн зах зээлд экспортын гараагаа амжилттай эхлүүлснээс зарлалаа. За тус компани нь Японы дэлхийд тэргүүлэгч Kao корпорацтэй 20 гаруй жилийн турш тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд энэхүү урт хугацааны ихтгэлцэлд суйрлан 2025 онд Төв Азийн зах зээлд Kao корпорацийн бүтээгдэхүүнийг экспортлох онцгой эрхийн гэрээг байгуулсан байна. За Төв Азийн бүс нутаг нь Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикстан, Туркменистан зэрэг 5 улсыг хамарсан нийт 80 сая гаруй хүн амтай хэрэглээний зах зээлийн тэл дээрээ олон улсын бизнесүүдийн анхаарлыг татаж буй томоохон зах зээл юм а. За энэхүү хүрээнд Nano International компани нь Узбекистан улсын Ташкент хотод Star компанитай анхны экспортын гэрээг байгуулж тус улсын томоохон өсөн нэмэгдэж буй зах зээлд албан ёсоор нэвтрэх эхлэлээ тавьжээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.